Дараагийн мэдээлэл Монгол Улсын 34 дахь ерөнхий сайдаар Гомбочавын Зандан шатрыг Улсын хурлын чуулганы 92.3% саналаар дэмжлээ. Гэхдээ ерөнхий сайдаар томилгоор итгэл хүлээлгсэн Монгол Ардын намын 30 гишүүн эсэргээрээ шинжлэхийн газрын бүтэц бүрэлдэхүүнд нөлөөлөх акцийг хийж эхлэхэд байна. Энэ нь Монгол Ардын намын бүлэг 2 хуваагдсан 2016-аас 2020 оны үйл явдлыг дахин давтах уу гэдэг асуудлыг дагуулад байна. Монгол Улсын ерөнхий сайдаар Гомбочавын Зандан шатрыг томилох саналыг дэмжиж гисэн сандын томьёолоор санал хураалт явуулна. Санал хураалт. За 108 гишүүн дэмжиж 92.3%-аар санал дэмжигдлээ. Ивийг хичээж, ийг эрхэмлэж, зөвшөлтсөл ойлголтыг энэ тэргүүнд эргэмбэлж, Монголынхаа төлөө, ард түмнийхээ төлөө нэгэн үзүүр сэтгэлээр зүтгэхийг Монгол Улсын их хурлын гишүүдээс эрхэмлэх хүсье. Монгол Улсын засгийн газрын тэргүүний хувьд би хүнийг төвдөн тавьсан хөгжил, шударга ёсыг эрхэмлсэн төр, нэг бодлого нийт сэтгэл урайг үйл хэрэгтээ хэрэгжүүлж, эв нэгдэл итгэлээр суурин ажиллах болно гэдгээ илэрхийлье. За ийхүү шинэ ерөнхий сайдад томилогдож өргөжлүүлээд засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг хэрхэн тохирох вэ гэдэг асуулт гол хүлээлт үүсгэхэд байна. Тэгвэл танхимаа хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг нь ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Загтал Монгол Ардын намын нэр бүхий 30 гишүүн засгийн газрын танхимыг бүрдүүлэхэд 3 үндсэн шаардлага тавьж гарын үсгээ зуран ерөнхий сайд үдээс хойш өргүүллээ. За энэхүү шаардлагад нь өмнө нь сайдаар ажиллаж байсан хүмүүсийг улиран томилохгүй байх, улсын их хурлын гишүүдээс салбартаа мэрэгсэн хүмүүсээс танхимаа бүрдүүлэх, за эмэгтэйчүүдийн квотыг 30% хадгалах гэсэн үндсэн авалгад багтжээ. Зарчмын 3 асуудалтай шаардлага ба. Тийм үү. Сая өнгөрсөн бул засгийн газар дээр ч одоо за нэг сонгогдоод орж исэн гишүүдээ сайд за миний мэдхийн тулга байна, алтан гэрэл байна. 4 сайд байсан шиг санагдчих шүү, тийм ээ. Тэгэхээр энэ чинь хууль эрхцэн орчинд өөрөө энэ зохицуулаагүй зүйл дээр бол энэ болохгүй бүтэхгүй гэсэн зүйл бол байхгүй. Энэ мэрэгжлийн экспертүүд өнөөдөр парламентд 120% бүрдүүлж байгаа. Энэ дотроосоо бид нар тодорхой төвчний сайн шилдэг менежерийг нь холбогдох салбартын сайдаар явуулахад боломжтой гэж харж байгаа. Тэгэхээр гарын үс зурсан 30 гишүүний хувьд бас дундаасаа сайд нар томилогдсон. Тийм шаардлагыг бол яг аль биесээр хөрвүүлээгүй. Тийм зүгээр боломж нь юм байгаа шүү гэдгийг л би хэлж байгаа. Хуулиар хоригдсон зүйл байхгүй гэдэг. Жагсаалтын гишүүд, шинэ гишүүд тойрог гэж ялахгүйгээр мөн эксперт төлөөлөхгүйгээр бүх юмд оролцоотой байх хэрэгтэй. Засгийн газрыг бүрдүүлэх, одоо энэ удаагийн засгийн хийгдэх үйл ажиллагааны дотор энэ мэргэжлийн хүмүүсийн одоо оролцоо, дуу хоолой тодорхой механизмаар ойлгомжтойгоор байх хэрэгтэй байна гэдэг энэ зарчим дээр гишүүд бүгдээрээ нэгдээд тэгээ энэ хүсэлтэд энэ тайлбараа ерөнхий сайдад танилцуулаад тэгээ гарч ирлээ. Энэ акц шалгалтыг юу гэдгийг эхлүүлсэн гишүүний хувьд танд санал тавьвал та засгийн газар орж ажиллах уу? За би энэ дээр одоо бас яг нээлттэй зарчим ярьж байгаа учраас ийм хардалт, сэрдэлт янз бүр юм байна. Надад санал тавиул би засгийн газарт орж ажиллахгүй. Яагаад гэвэл энэ бол одоо ингээд нэг шантаж хийсэн юм шиг юм би энэ одоо зүйлийг эхлүүлэхдээ ч яг ийм бодолтой байсан учраас энийг бол нээлттэй хэлье. Энэ бол эв санааны нэгдлийн одоо 30 гаруй гишүүд одоо эв санааны нэгдлийн байр суурь зарчим ярьж байгаа шүү. Та бүхэн маань энийг бас ойлгоорой. За гарын үсэг зурсан 30 гишүүний 15 жагсаалтаас 15 тойрогоос анх удаа сонгогдсон гишүүд багтаж байна. Тэдний зүгээс шаардлагуудаа зарчмын асуудал хэмээн тайлбарлаж байна. За гэхдээ ерөнхий сайд Зандан шатар энэхүү шаардлагыг хүлээж авахгүй бол яах вэ гэдэг тодорхой тайлбар өгсөнгүй. Ямар ч тач өөрсдийнхөө шаардлагыг засгийн газар тогтвортой байхад нөлөөлнө хэмээн тайлбарлаж байна. За нэг ёсондоо энэ үйл явдлаас улбаалаад Монгол Ардын намын 68 гишүүн 30-38-ын харьцаатайгаар 2 хуваагдж нам доторх хагарал хуваагдал нь давтагдах нөхцөл бүрдэж болцсошгүй байна.